MDK Medical компани. Манай компани эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай, чин сэтгэлээсээ хамгийн шударга үйлчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. MDK Medical компани нь бүгд найрамдах Солонгос улсын хамгийн шилдэг эмнэлгүүдийн онцлог давуу талуудыг мэддэг тул өвчтний бүрийн хувийн онцлог тохируулан эмнэлгийн үйлчилгээний сонголтыг хийхэд бүрэн туслах туршлагатай компани юм. Сайн байцгаана уу? MDK эрүүл мэндийн төвийн захирал Чүү Сан хүн байна. Сүүлийн үед гадаад хүмүүс эрүүл мэндийн аяллаараа Солонгос улсад их ирэх болсон. Гэвч маш олон эмнэлэг байдаг боловч эдгээр эмнэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжгүй байдаг. Тийм болохоор бид боломжийн үн төлбөртэй сайн эмнэлгийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөхин төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар манай төв нь Монгол, Орос, Казахстан зэрэг орны өвчтнүүдэд Солонгосын эмнэлгийн үйлчлэгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч байгаа бөгөөд зөвхөн өвчтөнд үйлчлээ зогсохгүй, дээрх орнуудад эрүүл мэндийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Солонгос эмнэлгүүдтэй хамтран ажиллахад зуучлалын үүрэг гүйцэтгэх, түүнчлэн эмнэлгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж бүтээгдэхүүнүүдийг экспортлох ажлуудыг зохион байгуулж байна. Монголоос өвчтөн өрөх нэгдсэн үйлчилгээ, үүнд эмнэлгийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, өвчтний шинжилгээ онцлогооны материалыг хүлээн авч Солонгосын 2-оос дээш эмнэлэг рүү явуулж эмчийн хариуг орчуулж явуулна. Мөн эмнэлэгт урьдчилан захиалга хийж, визний зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд Солонгосоос 2 хоногийн дотор виз авч өгөх, Солонгост эмчлүүлэх хугацаанд орчуулгын үйлчлэгээ үзүүлэх, эмнэлгийн аялал жуулчлал болон эмчилгээний дараа хяналт тавих, байнгын холбоотой байх зэрэг олон төрлийн үйлчлэгийг үзүүлнэ. Олон өвчтнүүдийг дагуулж олон эмнэлэг дээр очдог болохоор яг эмнэлэг гэхээр бүх эмнэлгүүд адилхан биш л дээ. Яг дотоод бүтээц, доторх уур амьсгал, хүмүүстэй харьцаж байгаа байдал энэ их чухал байдаг. Тэгэхээр ямар эмнэлэг одоо ямар хүнд ямар эмнэлэг тохирох вэ? Ямар өвчтөнд ямар эмнэлэг илүү одоо давуу талтай вэ гэдэг эмнэлгийн дотоод одоо орчин нөхцөл байдал, уур амьсгалыг илүү мэддгээрээ танд одоо тохирсон энэ зөвлөгөөг үлдэх боломжтой. Энэ бол манай одоо хамгийн том давуу тал гэж хэлмээр байна. Мөн бас нэг одоо бидний давуу тал бол одоо өвчтнөөс нэг 10,000 цаас авах гад ч юм уу эсвэл одоо илүү дутуу ашиг хонжоо харсан ийм үйл ажиллагаа хийдэг учраас аль болох л одоо бага үнээр чанартай эмчилгээ авах тал дээр нь бид нар бол сэтгэл зүрхний гарган ажилтдаг ийм компани байна. Бид мөн эмнэлгийн тоног төхөөрөмж болон хэрэглэгдэхүүнүүдийг гадаад руу экспортлож байгаа бөгөөд гадаадын эмнэлгээс эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах саналууд ч байнга ирдэг. Энэхүү тохиолдолд бид боломжийн үн ханшаар тухайн барааг зуучлан нийлүүлж байна. Мөн Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн ч юм уу өөр хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийхээ саналыг бидэнд илгээвэл боломжийн үн ханшаар нийлүүлэхэд бид бэлэн байна. Эмнэлгийн консалтинг үйлчилгээ, Солонгос эмнэлэгтэй хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийх, эмнэлгийн хамт олон хоорондын туршлага солилцох, сургалт семинар явуулах, шинэ болон хуучин эмнэлгийн тоног төхөөрөмжийн экспорт, импортын үйлчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн экспортын үйлчилгээ, Солонгос эмнэлэг болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Ер нь бол манайхаар үйлчлүүлсэн өвчтнүүд их эргээд байнгын холбоотой байдаг тийм. Би одоо хамгийн их энэ ажлыг хийгээд одоо хамгийн их урам авч одоо урамтай ажилладаг зүйл маань юу гэхээр манайхаар анх үйлчлүүлсэн хүмүүс ерөөсөө л одоо хүртэл холбоотой. Солонгос руу ирлээ л одоо эмнэлгийн ажилч бай, өөр одоо хувийн ажилч бай над руу ингээл холбогддог. Мөн ах дүү нар нь одоо тэгэл холбоотой бүхэл хүмүүс нь одоо манайхаар үйлчлүүлдэг. Тэгээ энэ нь бол нэг талаасаа өвчтөн маань одоо манай компанид итгэдэг, надад бас итгэдэг. Тэгээ энэ нь бол одоо том шагнал болтгоо гэж би хувьдаа үзэж байна. Хамгийн их баярлуулсан зүйл гэх юм бол олон биелдээ. Тэгээ хамгийн сүүлд бол одоо 3 хоногийн өмнө эмжэл радиогоос над руу уцаар ирсэн. Тэгсэн чинь танд одоо ингээ хүн мэдчлээд төвшүүлж байна гэдэг. Ямар нэгэн одоо баярт үйл явдалч биш те жирийн л өдрөөс нь одоо ямар хүн надад мэдчлээд төвшүүлдэг юм болоо гэдгийгсэн чинь өмнө нь одоо манайхаар нүдний айгүй их асуудалтай тийм хүн эмчлүүлээд бутсан. Тэндээс та нүд гэдэг чинь ямар чухал хэрэгтэй юм бэ? Хичнээнээс та хороог харах нүд мэн ингээд одоо эмчлэгдсэн их баяртай байна гэдэг ингээд явсан ихч радио дээр очиад ингээд надад болон манай компанид мэдчлэгээ төвшүүлсэн байсан. Ингээд энд нэгэн сайхан айдуу нэмэлтгээс нэг сонсогчдод агундаа уламжилъя. Солонгос улсад суугаа MDK компани орчуулагч Батчимэгдээ болон MDK компани нийт хамт олонд эрүүлийн сайн сайхны хүсгэн өрөөгөөр Монгол улсаас айдууны мишгээ дэвшүүлэхийг хүссэн байна. Тэрийг сонсоод тэр өдөр бас ажил ихтэй айгүй стрессцсэн байсан. Тэр айдууны мэдлэг аваад
тэр өдрийн стресс арилна шүү дээ. Ямар гоё юм бэ? Хүний төлөө ажил гэдэг чинь их сайхан байт юм байна гэсэн сэтгэл төрсөн. Мөн дээр дурдсанчлан бидний хийж байгаа ажлын нэг хэсэг бол Монгол эмнэлгүүдэд Солонгосын эмчилгээний техник технологид тохирсон үйл ажиллагаа явуулах, Солонгос эмнэлгүүдэд Монгол улсад үйл ажиллагаа явуулах, чин хүсэл эрмэлзлийг бий болгох зэрэг хоёр орны эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа болон эмч солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Бидний нэг онцлог нь Солонгос эмнэлгүүдийн онцлог болон давуу талуудыг сайн мэддэг учраас таны хүссэн эмнэлэгтэй холбож өгөх бүрэн боломжтой юм. Манай компани хамтран ажиллаж буй нэгдсэн эмнэлгүүд Сөүл их сургуулийн эмнэлэг, Ёнсын их сургуулийн эмнэлэг, Самсон Сөүл эмнэлэг, Ханян их сургуулийн эмнэлэг, Сүнчангрян их сургуулийн эмнэлэг, Хор тавдрын чиглэлээр ЖСМ эмнэлэг, Вонжарак эмнэлэг, Зүрх судлалаар Сэжүн эмнэлэг, эмэгтэйчүүдийн чиглэлээр ЖИЛ эмнэлэг, Мизмед эмэгтэйчүүдийн эмнэлэг, Гоо сайхны мэс заслын чиглэлээр ЖК гоо сайхны эмнэлэг, Кэм нүдний эмнэлэг, Часын нуруу нугасны эмнэлэг, эрүүл мэндийн шинжилгээний төвүүд, Медифлавер эмнэлэг, Ханян их сургуулийн эмнэлэг, Сөүл их сургуулийн эмнэлэг. Би өөрөө бол анхаарал салбарыг хөршил л дээ тий. Гэхдээ нөгөө солонгос хэлний мэргэжлийн хүн болохоор хилтэй гэдэг утгаар анхны ажлыг хийж эхэлсэн. Би ч гэсэн энэ ажлыг хийгээд одоо жил хагасын хугацаанд өөрөө асар их зүйлийг сурч байгаа. Ер нь бол тэгэхээр миний зүгээр хувийн тодорхойлт бол эрүүл мэнд гэдэг бол хөдөлгөөн. Ерөөсөө л хөдөлгөөн. За тэгэхээр солонгос эмнэлгүүдэд одоо Монголоос ирж байгаа өвчнүүд ингээл үзүүлээ гэх хамгийн гол юм хөдөлгөөн гэдэг байхгүй юу? Хөдөлгөөн. Тэгэхээр манай нөгөө Монголоос ирж эмчлүүлж байгаа хүмүүс чинь та одоо хөдөлгөөний дутагдалд их орсон байна. Тэр хөдлөх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэхээр тийм жоохон урамгүй байдаг л та. Тэгэл ийм одоо миний одоо өвчний гол асуудал нь одоо энэ юм уу гэх иймэрхүү байдал та. Тэгэхээр мэдээж яг солонгос өвчтөн Монгол өвчтнүүдийн хувьд ухамсарын ялгаа их байдаг л та. Тэр нь ямар ялгаа байдаг гэхээр солонгосчууд бол хөдөлгөөн хүний амьдралд одоо ямар чухал юм бэ, эрүүл мэндэд ямар чухал юм бэ гэдэг ач тусыг ойлгоцсон тий мэдэрсэн байдаг. Манай монголчууд хараахан тэр талаар бол одоо ойлгож бүрэн амьдралтаа хэрэгжүүлэх тэр төвшөнд арай хүрээгүй юм уу даа гэсэн юм бодол надад ер нь төрдөг. Сүүлийн үед энэ салбарт ажилласнараа бол хөдөлгөөний үнцнийг үнэхээр их ойлгож байгаа. Тэгэхээр тэр л их чухал асуудал. Манай компани шиг үйл ажиллагаа явуулдаг олон газрууд бий л дээ. Гэхдээ тэдгээр компаниудаас ялгарх давуу тал нь гэвэл мэдээж бид хамгийн сайн эмнэлгийн талаарх мэдээллийг өгдөг боловч зарим тохиолдолд хичнээн сайн эмнэлэг байлаа ч гэсэн эдийн засгийн байдлаас болоод хүндрэл гарах тохиолдол байдаг. Тийм болохоор үн төлбөрийн хувьд боломжийн хамгийн гол нь чадвартай эмч мэргэжилтэнтэй эмнэлгийг санал болгох зэрэг хамгийн багадаа 2-оос дээш эмнэлгээс үнийн саналыг авч өгч байж ухаан өвчтөнд бүрэн сонголт хийх боломжийг олгодог. Хүмүүсийн хамгийн их асуудаг юм болохоор ингээд өвдөд байна. Их чинь ингээд өвдөд байна. Тэгээ энд хэрэгэлдэг имийг танахаас авч болох уу гэж аюух асуудаг байхгүй. Би эхэндээ жоохон надад сонин санагддаг эсвэл яагаад вэ гэхээр эмчид үзүүлж иж им аавна шүү дээ. Ер нь бол тэгт чинь манай монголчуудын ухамсарт болохоор өөрөө өөрийгөө онцлоод им уучин гэсэн юм ойлголт байгаад байдаг байхгүй юу. Тэгээ ийм байж болохгүй тий. Энэ ухамсарыг л өөрчлөх хэрэгтэй. Хүн ер нь бол өвдөд байгаа бол тэр юунаас олж өвдөд байгаа вэ гэдэг шалтгааныг бол заавал одоо онцлуулж ээж им уух хэрэгтэй. Тэгээ одоо ер нь манайхаар ирж үйлчлж байгаа хүмүүсийг хараад ахаар дураараа өөрийгөө эмчилснээсээ үүдэлтэйгээр өвчнөө сэтрээсэн хүндрүүлсэн юм өвчнүүд их байдаг л та. Тэгэхээр энэ асуудал дээр бас анхаарах хэрэгтэй юм уу гэж бодож байна. За хоёрдугаар хамгийн их асуудаг юм нь болохоор манайх чинь яг ер нь бол өвчтөе хүмүүст үйлчилж байгаа тийм компани. Гэхдээ өвчтний талаар хангалттай мэдээлэл байж бид нар тэр хүн хариу авч эмнэлгээс одоо тийм энэ хүнийг эмчлэхгүй эмчлүүл ямар аргаар эмчлэх үү хариу авч өгнө шүү дээ. Тэгэхээр хүмүүс зүгээр л амаараа ярьчаал асуугаад өгөөч гэдэг ингээд байдаг. Яаж ч утсан эн чинь ямар ч оншилгоо байхгүйгээр өөрөө ч байхгүй хүнд чи одоо юм чи ямар хариу өгч ямар мэдээлэл өгөх юм бэ тийм үстэй. Тэгэхээр манайх руу хандж байгаа одоо өвчтнүүд маань болж игэл дүрс оншилгоо одоо MRI юм уу томограф CT гэж ярьдаг тийм ийм оншилгоо хамгийн багадаа тийм онцлог явуулах хэрэгтэй. За тэгэхээр Монголд бол эмчнэр яг чагнаж үзээд те хуучны аргаар ингээд чагнаж үзээд уншилчдаг. Солонгост бол хизээш тийм байхгүй. Нэг хүний өвчнийг тогтоохын тулд доороо иж 2-3 шинжилгээ бол үндсэн байдлаар авдаг. Тэгэхээр бас энийг бас ойлгоод
ядаж одоо 2 3 төрлийн шинжилгээ явуулдаг юм ахэд ядаж нэг шинжилгээний материал бол зайлшгүй байх хэрэгтэй. Тэ энэгүй бидний ажилд бас их хөнгөн ажлыг мань хөнгөвчилж өгдөг. Манай хамт олон өнөөдрийг хүртэл ажиллахдаа зөвхөн өнөө маргаашийн ашигын төлөө бос олон хүний эрүүл мэнд, сайн сайхны төлөө шин сэтгэлээсээ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл манай төвөр үйлчлүүлэн Солонгос эмнэлэг дэмжлүүлж эрүүл саруул болоод бутсан маш олон өвчтөн бий. Үргүүдэлтэй залуу гэрвэл хүүхэдтэй болоод бутсан зэрэг хорт хавдартай өвчтөн эмчлүүлээд эрүүл саруул болоод бутсан тохиолдол байхад тоолж баршгүй тохиолдлыг энд дурдж болно. Манай төвөр үйлчлүүлсэн өвчтнүүдэд чин сэтгэлээс нь талархаж байгаа илэрхийлээд эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Баярлалаа. Ер нь эцэст нь бол одоо миний зүгээс хандаж хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр эрүүлийн мэнд гэдэг бол ерөөсөө л хүний одоо амьдралын баялаг. Тэ? Эрүүл бус хүн юу хийх юм бэ тийм үстэй. Эрүүл хүн л юм хийж чадна. Тэгэхээр эрүүл мэндийн ач тусыг бол одоо хүмүүс үнэхээр одоо судлах, ойлгох, мэдрэх юм шаардлага ирсэн юм 90 цаг үе гэж хэлмээр. Эрүүл байхын тулд тэгвэл яах ёстой вэ гэж. Хамгийн наад зах юм хүн өдөрт ядаж эрүүл мэндэ одоод жоохон ч гэсэн тэг бодолтойгоор хөдөлгөөн тасгал хийгээ сурчих хэрэгтэй. Идэж ууж байгаа хоолн дээр бас жоохон анхаарах хэрэгтэй. Зүгээр л юу хамаагүй хогийн сав шиг идэж уугаад гэж болохгүй те. Юу идвэл энэ миний хоолойгоор давж байгаа юм болгон бид ороод юу болох вэ гэдгийг хүн ер нь байн бодож явах хэрэгтэй мөн гэж бодогддог. 3 дугаарт нь бол жилдээ нэг удаа бүтэн биений шинжилгээ гэж ярьдаг те. Онцлогоо шинжилгээ бол хийлгэж хэрэгтэй. Солонгост бол ерөөсөө энэ ойлголт бол хүн болгонд байдаг. Одоо жишээлх юм бол шинжилгээ ингээл хүмүүстэй хамт ингээл шинжилгээ өгөө шинжилгээний төвүүдээр ингээд явж байхад дандаа 20 эдтэй одоо жоохон банд нар охтууд шинжилгээ өгөөд явж байдаг. Тэгээ манай нэг Монголоос ирсэн өвчтөн эдгээр одоо ийм жоох юм бийж чинь яхаар одоо ингээл шинжилгээ өгөө явж байдаг. Энэ хар залуугаараа ингээд өвдөж хатчих юм бах та гэдэг ингээд ярьдаг. Өвдөж хавцсандаа биш. Тэр бол одоо өөртөө арчаатай эрүүл мэндэд анхаарал тавьж байгааг нэг илэрлэлтэй. Тэгэхээр жил болгон өгнө гэдэг нь ямар нэгэн өвчин эхлэхэд одоо анхан шатнд нь тийм ихэнх шатнд нь тэрийг одоо илрүүлэх ийм нөхцөл боломж байдаг. Тэгэхээр манай монголчууд бол ер нь бол эрүүл мэндийн шинжилгээ өгөх энэ ойлголт их муу байдаг л да. Тэгэхээр үүнээс хойшоо тийм жил болгон жилдээ нэг удаа за бүр байхад 2 жилдээ нэг удаа бол эрүүл мэндийн багц шинжилгээнд зайлшгүй хамрагдаж явах хэрэгтэй. Тэгэх юм бол та бол эрүүл мэндийн тал дээр бол бас одоо айхтар санаа зовхгүйгээр ямар нэгэн асуудал гарахад ортоор нь үйлчлүүлээд байх боломжтой гэж хэлмээр. За тэгээд манай компани үйл ажиллагаатай танилцаад манай компанитай одоо хамтарч ажиллая. Манай компани руу одоо хандъя гэх юм бол манай компани хаяг Түндээмүн Монгол таун гэж ярьдаг. Түндээмүний хажуу талын Орос тауны 2 давхрт 203 тооцоод байрлаж байгаа. За мөн одоо фэйсбүүкээр бол MDK Medical гэсэн хаягаар орох юм бол холбогдож олно. За бас бидний хамгийн их одоо сонсдог, орж үздэг MJ Radio.com-ийн нүүр хуудсан дээр MDK эрүүл мэндийн төв гэсэн сурталчилгаа маань явж байгаа. За түүгээр бас дамжаад холбогдож болно. Удасны дугаар Солонгостой тэг 2 2275 1280 тэг 10 83 83 88 34